Зөвгийн бол имбэг онцгой явцлал оха шинэ ам. Сайн байцгаана уу эрхэм хүнд үзэгчтэй. Тань мэдгүй хэлээрээ ураатай Занга ТV-ийн шинэ дугаар эхлэхэд бэлэн боллоо. Энэ удаагийн дугаараар бид нар Монголын нууц товчоог үзэгч та бүхэнд хүрэхээр судлаач Бэлгүн, судлаач Тод миний би энд сууж байна. Нэвтрүүлгийн ихэнд хамтран ажиллагчаар бие сэтгэлийг сэрүүцүүлэгч Оха брэнд хамтран ажиллаж байна. За өмнөх удаагийн дугаар дээр хоёулаа Монголын нууц товчоог бол одоо чормаг нь хорчиж анжин. За хаан өгөөдөгөөс тушаал авсан. Тий. Тэгээд дамгандын тулаанд бол ялагдсан байгаа монголчууд. Тий. Жалалатын цаанаас нь Персээс цэрэглэж ирж байгаа гэдэг. За энэ Чингис хаан маань энэ усыг байгуулсан. Тэгэхдээ бас ингэж хуваарлалт гаргасан юм. Өөрийн баруун нутгийнхаа эх орныхоо баруун талын хэсгийг жанждууд нь захирах. Зүүн хэсгийг ах дүүс нь захирах. Одоо Тэмүүг, Хасар бэлгүүтэй нарна гэсэн үг шүү дээ. Төв хэсгийг өөрөх нь хүүхдүүд нь захирах тэгэж өөрөө хуваасан юм байна. Тэгэхээр зэрэг энэ чинь хоорондоо мэдээлэл яаж солилцож байна. Мөн тухайн их гүрний газар дотор байгаа одоо энэ их засаг хууль үндэс булан бүрт яаж хурж байна. Тэр болохны бүгд ингэ одоо зохицуулж хинж байгаа шүү дээ. Дамгаандад Жалаладдын одоогийн Иран Дамгаандын тал одоо Ираны тэгш хөндөрлөг Дамгаандын тал дээр Монголын 20,000 зэргийг одоо 2 түмэн зэргийг хяар цогсноор улам урам авч өшөө хүчээ зузаатгаад наашаага дөхөж ойртож ирсэн. За энэ мэдээ ирсэн болохоор 1230 онд 5 түмэн зэрэг чормагийн хорчиж анжинд өгөөд Жалаладдиныг очиж дар гэсэн тушаалыг одоо өгөөд өгч байгаа. Ингээд чормаг нь хорч цэрэг аваад одоо юу руу явж байгаа юм л да. Жалаладдин руу явж байгаа. За Перс хөрнө гэдэг чинь бас Монголын газар нутаг бол их том болсон байна гэсэн үг. Тий. Одоо Иран хүртэл гэсэн үг шүү дээ. Одоо Иран улс хүртэл. Тэгээ Иран дотор яваад байгаа шүү дээ бас. Цаашаага болом нэвтлээл яваад байгаа. Жалаладдин монголчуудыг би цаашдаа цогхол болно. Яагаад гэвэл намаа ганц дардаг хаан нь байхгүй болсон. Түүний хүү хаан ширээнд суусан. Чингис хааны хүү өгөөд би тэрнтэй бас нүүр тулалдсан ч чадна. Нүүр тулалдсан ч би ялна. Яагаад вэ гэвэл би эцэгтэй нан маань үдчихсэн юм чинь түүний өөр хүүхдүүд надад одоо юу ч байх болно. Тиймээс би улам хүчээ зузаатхан өөрийнхөө эх орноо монголчуудаас чөлөөлөх болно. Одоо би Исфахан руу хөдлөнө. За ингээд Исфахан руу Жалаладдин хөдөлсөн. Исфахан хот яг одоогийн тухайн үед одоо энэ төрөг үндэстэн исламын шашинтнуудын бас мэдл одоо түрүүчийн дугаарууд дээр Исфаханыг яаж эзэлж исэн монголчууд яаж тал талаас нь дайрж исэн гэд би нэг ярьжсэн шүү дээ түрүүгийн дугаарууд дээр. За ингээд Исфаханд төвлөрчихл юм бол Жалаладдин бол өөрийнхөө ард түмэндээ буюу монголчуудын мэдлэлд орчоод байгаа ард түмэндээ зориг нөхөх гээд байгаа юм. Манай жинхэнэ хаан хүү ирсэн байна. Одоо бид нар Монголын хааны монголчуудын хуулинд дор бид нар ингэж амьдрахгүй гээд Жалаладдинийгээ дэмжиж босоод ирнэ гэж. Исфахан өөрөө бас соёлын төвл байсан шүү дээ. Маш том соёлын төв байсан. Шашин шүтлэг, сэтгэлгээ соёлын маш том төв байсан. Ингээд Исфахан руу дөхөж байгаад чормаг нь Бухар руу очиж байлаа. Бухарын хойноогоо согдын гол урсж байна. Мөнч сайхан урсж байна да. Жалаладдин ийм сайхан газрынхаа төлөө одоо байлтах нь тодорхой болсон байна. Түүнийг хаан тосч байлтах талаар туршуулууд юу гэж мэдээлж байна. Туршуулуудын мэдээснээр Исфахан руу дөхөж байгаа гэж хэлсэн. Чормагийн жанжаа. Ойлголоо. Исфаханд түгэл очиж том тулдаан хийхэнд
Бүх цэргийг байнга байлдааны бэлэн байдалд байлга. Шөнийн харуулуудыг ч гэсэн хоёр ээлжээр соль. Сэрэмж алдчих болохгүй. Жил хаалаад тийм бол тоглоом биш. Тийшээгээ өмнө зүгээс манай цэргүүд бас очиж байгаа. Исфахан руу очиж байгаа шүү дээ. Хэдэн зэрэг очиж байгаа юм? 3 төм зэрэг очиж байгаа. Хэн өдөрдөж байгаа юм? Одоогоор жог бужинжин өдөрдөд байгаа сурагтай байна. Тэр зөвхөн энтэг рүү дайрч явахад гол түшиц тулгуур гизэг цэргийг барьж исэн хүн юмсан. Тэр ганцаараа Жилаладдиныг яаж дийлэх болж таарч байна. Жилаладдин 5 төм зэрэгтэй байгаа. Гэтэл тэр 3 төм зэрэгтэй. Айгу болох юм. Жаг бужинжин. Би түүнийг Жилаладдиныг дийлж гэж хараахан бодохгүй. Жилаладдин бол маш сайн жанжаа. За яах. Жаг бужинжныг ямар ч лсэн ямар гавья байгуулахын мэдээд байжээ. Бухард бид нар хүчээс хэлбэн. Эндээс Ариал бач гисэн базаах болно. Тэгээд Исфахан руу хөтлөх болно. Ойлголоо жанжаа. Бүх цэргүүд дуулга. Сахилга алдсан цэргүүдийг цаазал. Их хаан өгөөдөө их засаг хуулинд шинжилэлд оруулсан. Нэг цэрэг нөгөө арав руу очих юм бол цаазаар авдаг. Хуулийг сэргээсэн. Бүгдээрэнд нь хатуу анхааруул. Энэ одоо дайны цаг. Ойлголоо жанжаа. За, Бухартынхөө чормаг нь очиж байлаа. Одоо ингээд төвлөрчихсэн. Энд чи бас нэг мориор явцгааж байгаа шүү дээ. Одоо гэл нэг хаана байна тэнд байна гэнхт онцоо нисэж байгаа юм бол байхгүй шүү дээ. Тэр чинь яг тэр газар руу очиж байгааг нь чимээ аваал, сураг аваал, тийшийг нь өөрсдөө очиж байгаа шүү дээ. Байлдах гад. Монголын эзэнт гүрний нийслэл. Хар хормот. Өгөөдөө. Хаанта минь. Гүүрийн очууд бидний элчийг алсан байна. За. Гүүрийн очууд үл итгэл хэвдэж байгаа юм байна да. Сортой жанжин яасан. Танаас тушаал хүлээж байгаа. Гүүрийн очуудыг байлдан эзлэгч хэл. Бити өршөөгөр. Тэднээс одоо олзлогсод хэрэггүй гэж хэл. Гүүрийн очууд юунд ингэлэх найдаа вэ? Мэдгүй. Ямар ч лсэн бидний илчээг бол алсан. Чванхи. Чи цэргийн хүн байж болно. Арт түмнээ боддог хэр удирдаг юм бол та. Чванхи. Одоо Гүрёгийн заскийг эргүүлсэн цэргийн жанжин, цэргийн эрхтэн байлаа. Гүрё одоогийн Солонгос. Ийхүү 1230 оны сүүлээр сори жанжин, одоо соригтой жанжин. Өөрөө Ная жанжны хүн л дээ. Тэр хүн одоо яг Бэгдүүгийн уул руу төгж очсон. Бэгдүүгийн уул Ялуугийн гол, Ялуу гол одоогийн газрын зүг дээр байгаа. Тэр Ялуу голоос дээшигээ ихц Бэгдүүгийн их улс байгаа. Яг тэр уулан дээр бихлэлт бариад авцсан байсан. Тэгэхээр хэрвээ ширвэх ч юм уу одоо ингээд шидэгч одоо дүүгүрэг ч юм уу шидлээ гэж бодъё л доо. Маш холоос эсвэл маш өндөр том ширвэгч барьж ээж одоо катапут шидэх ёстой л доо. Тэгвэл тэр уул гэж нэг сайхан байгалийн гоё тогтц байгаа. Тэр уулан дээрээ давхарлаад барьцсан нэг сайхан юмнууд байгаа. Тэр чинь тэр шидлээ гэхэд уулын оноод болж өгөхгүй. Тэр уулан дээр бол маш сайн бихлэлттэй байгаа. За энэ хөө сортой жанжин одоо яах вэ? Одоо яаж байлдах вэ? Ялуу голын усыг боогод хэрэггүй. Намдор байгаа. Ямар нэг арга хэрэглэнэ. За энэ дайныхаа арга одоо зохиоч эхэлж байсан. Алдан улсын нийслэл Кайфа. Анцун хаанта. Доголох учир биднийг бүсэлсэн байгаа. Одоо бид нар
хотоо хориглоод байх уу яах уу гэдгийг мэдэхгүй байна. Энэ олон жилийн дайнаас чинь одоо залхаж байна. Бидний дайсан залхахгүй байгаа цагт бид нэр ерөөсөө залхахч болохгүй. Бид нар ямар ч л байсан алдан улсыг хамгаалах болно. Монголын шинэ эзэн хааны төрсөн эцэг биднийг эзэлж чадаагүй. Харин бид нар бас түүний төрсөн хүүтэн ч захирагдахгүй. Тийм учраас эцээ хүртэл Кайфаныг хамгаал. Бинляндыг хамгаалж байгаад Говаа мухлаад олон жилийн өмнө тэр хамаалга бид нар нийслээ Кайфанд шилжүүлж гисэн байгаа. Кайфан бол илүү бэхлэл сайтай. Тангуудыг яаж хөнөөснийг та ирэхвш мэдж байгаа шүү дээ хаантаа. Тангууд бол бидэнтэй мөр зэрэгцээгүй. Тангууд ус бол биднээс урвсан. Тийм болохоор тэд нар луугийн шийтгэлийг хүлээж авсан. Тийм болохоор тэд нар догшин Чингисийн хөлд нэрвэгдсэн. Бид нар ямар ч л байсан хамгаалах болно. Сүн ус бидэнтэй найрсаг харилцаатай байх гэдэг юм уу, дайсагнах гэдэг юм уу гэдгээ мэдэхгүй байна. Сүн улсд одоо итгэхэд хэрэггүй. Сүн улсын зэрэгээр дамжиж л бид нар л үернэ. Тэдний газар нутгаар л дамжина. Сүн ус газар нутгаа эсэргүүлэх талаар би мэдээл аваагүй байна. Гэхдээ ямар ч л байсан миний тооцоож байгаагаар сүн ус газар нутгаа монголчуудад хэрэглүүлж л таарна. Тиймээс Кайфан бол хамгийн зөв бэхлэлт. Кайфан хэрвээ ялагдтал юм бол Кайфан эзлэгдэх юм бол бид нар дорнод хятадын тэнгист шахагдах болно. Бүх зэргийг Кайфанд байлга. Өшөө энэ тэнд хотуудыг Сүбэдэ бид нар л уярж байгаа. Сүбэдэ мөн хөгшин чон. Тэр л бид хэрнээс л хайж байна. Доголох уу надад айц төрүүлэхгүй байна. Сүбэдэ л ер нь маш юу бодож байгааг таагдчихгүй сүрхийж энэ чинь. Сүбэдэг л аргалчих юм бол алтан улс тэсэх болно. За одоо алтан улс руу дайрж байгаа дайралтанд Сүбэдэ доголох уу гэдээ одоо энэ жанжингууд очиж байгаа. Тэгэхээр алтан улсын сая төрөний Кайфан гэдэг газрыг хэрвээ алдах юм бол дорнод хятадын тэнгис шахагдчихвал цаашаа очих газар гэж үгүй. Зугтах боломж байхгүй. Далаа руу сэлэлтэй. Яста сэлэлтэй нэш бүр цаашаа бүр тэгэхээр ийм эрсдэл буюу газар зүүн онцлогоос хамаарат одоо үүнийг бол амь тэмцэн хамгаалахаас өөр аргагүй байдалд оруулж байна. Тэгэхээр ер нь одоо та бүхэн яриа бол Аз твд ийгүү өрнөд нь шүү дээ. Аз твд. Ер нь бол Монголын эзэнт гүрний зүүн хязгаарт энэ болж байгаа үйл явдал өмнөд зүүн мөн бас мөн баруун тэнд явагдаад байгаа. Тий. За энэ хятадын газар нутгийн физик газар зүүн байдлыг үсгэх юм бол баруун хойд хэсгээр хад асар ихтэй. Шинжааны нутаг. Одоо Хөхнөр Цинхаа гэдэг чинь айгүй тийм газрын төвчнөр бол айгүй тийм дээд газар байдаг болохоор өндөрлөгт байдаг. Яг энэ Тэнжин, Бээжин гэдэг ингээд Нанжин, Шанхай гэдээ явах юм бол намд ор газар. Шар мөрөн хөхмөрнөд авах юм бол яг тариа будаа ургадаг газар нөхгүй. Тэгэхээр энэ газар нутаг нь бол өөрсдөө энэчнээ бол байж байгаа. Гэхдээ хойд зүгээр ингээд үржиж байгаа бол энэ уулархаг газраар Монголын зэргүүд ирж байгаа. Тэгэхээр энэ яаж юм? Дайн байлдаанд энэ стратегийн чухал үйл ажиллагаанд бас газар нутгийн байрлал яг юу юм? Тухайн өдөр дайтах гэж байгаа бол салхи хаанаас салхилах гэдэг юм бэ? Салхи өөдөөс нь салхилж байвал бас мөн хэцүү ээ. Нумсам харахад хэцүү. Ядаж нумсам харахад хэцүү ч гэдэм үү. За тэгж нар ингээд яг өөдөөс нь бүх цэргийн өөдөөс нь тусч байвал нарны өөдөөс ингээд байлдах гэдэг бол нүдний яаж гялбах уу ч гэдэм үү. Энд чинь бас байглаа бас мэдээж хэрэг яаж байгаа шүү дээ. Тооцож байгаа. За тэгэхээр яаж юм? Монголчууд бол ямар ч лсэн баруун хойд хэсэг болон зүүн хойд хэсгээс нь баг багаар ирж байгаа. Тэгэхээр манай үзэгчид бас жоохон төөрч магадгүй. Ер нь их олон байлдааны ажиллагаанууд дэлхийн олон газар болж байгаа учраас тий. Өгөөдөө хааны зарлаг шүү дээ. 4 зүг 8 зохистыг нэгэн тэнгэрийн доор захиргаанд оруулах гэд ингээд одоо өгөөдөө хаан зарлага гаргацсан. Тэгэхээр чин зэрэг нөгөөдөл чин бүгдээрээ зэрэг хөдөлж таарна. Тал тийш явчихж байгаа байхгүй Монголын их зэрэгүүд. За энэ одоо яаж юм? Их хааны зарлагаар энэ тэнд одоо үйл ажиллагаа болж эхэлж байгаа. Орос, Киевийн Рус,
мөн Москва. Энэ байдал яг ямар байсан бэ гэвэл монголчууд ирэхгүй байхаа гэж бодоод намжмал байдалд орчиход байсан. Половчуудтай холбоо тогтооё гэсэн боловч половчууд нь тухайн үед зөвшөөрсөн. Гэхдээ монголчууд ирэхгүй байсан учраас половчууд тэгс хийгээд монголчуудын талаар ерөнхийдөө бол ботхоо байчаад байсан. Их хаан өгөөдөө ямар ч л байсан баруун хойд нутаг буюу алс өрөнд рүү Оросын нутаг руу дайрч довтлох тушаал хараахан өгөөгүй байлаа. Ямар ч байсан энэ баруун хэсэг баруун өмнөд зүүн зүгийг тохинуулаад явж байгаа. За яг энэ үед Исфаханы ойролцоо Жагбур Женжин. Жилаладдын яг энэ чийл ирж байгаа да. Женжа бид Чормагныг хүлээх ёстой юу? Чормагныг хүлээх юм бол Чормагны дэртлээ дахиад нэлээд удаан болно. Миний тооцоолж байгаагаар 7 хоногийн зайтай Чормаг нэрж болох юм. Эсвэл 10 хоногийн зайтай. Гэтэл аль хэдийн Исфаханд дөхөж байна шүү дээ. Жилаладын Исфаханда байж лаг. Чормаг нь хорчтой нийлж байгаад Исфаханы түүмэртчүүлэр нь яасан юм. Бид өмнө нь нэг чадсан. Өнөөдөр дахиад чадах л байлгүй дээ. Хэрэггүй. Исфахан төвлөрдөг юм бол бүх ислам шашинтнууд бослог гарах болно. Тиймээс Исфаханд ороод ирэн готон түүнийг амдаж байлтах хэрэгтэй байна. Жалаладын дор хаяж 5 түмэн зэрэгтэй шүү дээ. Бидэнд 3 түмэн зэрэг байгаа. Ялгаа байхгүй. Жалаладдыг бид өмнө ялж л байсан шүү дээ. Тийм л дээ. Гэхдээ Жалаладдыг маш их юм ойлгож сурсан шүү дээ. Тэр дамгаандад бидний 2 түмэн зэргийг буцогчхоод байна. Одоо тэгтэл бид нэр яах вэ гэд эргэлзэж яах уу? Тэр дор нь очиж буцогсон дээр үү? Чи сайн бодоод үз. Жалаладдын улам урам орхолно. Тэр 2-3 хоногийн хугацаатай тун утахгүй л Исфаханд ороод ирнэ. Тэгэхээр түүнийг амдаж тултаас ураар байхгүй. Бид ялагдвал яах вэ? Бид хизээч ялагдж байгаагүй. Харин ч бид нар ялчхаад Чормагын жанжинд ялалтаа дуулгаж исэн бидэн дээр үсттэй. Бид энд мөрний хөвөнөөс татагдж ирсэн. Тэнд цагаагаар ямар хүйтэн байсныг та ярих биш мэдж байгаа. Одоо бид нар энчээ хурж ирлээ. Цагаагаар нь таата болсон ч гэсэн эн чинь Жалаладдын төрсөн нутаг. Исфахан бол түүний гэр орон шүү дээ. Тэр гэрээ өөрийнхөө гэртээ юу байдгийг хаана юу байдгийг тэр маш сайн мэднэ. Исфаханыг тэр маш сайн мэдж байгаа шүү дээ. Санаа зовлтгүй. Исфахан түүнийг отчлаа. За, одоо яаж юм? Хүлээж тэ. Гэтэ Жалаладдинаас ингэ санаа зовж ер нь жоохон сэргийлэх нь ер нь зөв байсан баг. Жалаладдин ч монголчуудтай байлцсаар гоод одоо байлт харах техник, тактик яадгийг ер нь мэддэг болсон. Эртээдийн тулаанд бас өдөөгч цэрэг явуулахар өдөөгддөг. Ерөөсөө яг яаж байлтхаа айгу гадарлцсан те. Арга юу болцсон төхөрөөсөн. Дайсан ч гэсэн энэ ч бас суралцсан шүү. Суралцж л байгаа шүү дээ. Өөрт нь одоо монголчуудтай энэ одоо амьд байгаа цагтаа л тулалцаар байна л гэж байгаа шүү дээ. Кафен руу маш их довтлогоо ирсэн. Эцээ үрд хамгаал хаант минь. Та ордноос одоо холдохгүй бол Монголын цэргүүд үгүй би ордондоо өхнө. Би өөрөө ч гэсэн гарч ирээд тулалдах болно. Кафен руу хэн дайрж байгаа юм? Чин өгөөдөө хааны жанжаа. Хийм. Доглох уу? Доглох уу юу? Наадга тогтоо. За одоо ингээд доглохын зэрэг алтан ус руу одоо Кафен руу дайрч гэлсэн. За энэ Кафен бол амар бэхлэлттэй байсан болохоор доглох бол чадлаараа зүтгсэн. Нэг дайраад бар 2-3 өдөрчийн газар одоо завсралгаагүй дайрсан. Тэгээд ирэх биш бас цэрэг авахраач байсан.
За тэгэхээр одоо үзэгчтэй бас хэлэхэд бид нар сая Иранд байжгаад Ааха. одоо буцаад алтан ус Алтан төрсэн ус байгаа ирсэн шүү байгаа. дээ. Тэгээ энэ тэнд нь одоо болоод байгаа. За тэгж байтал тун удалгүй алтан усын зүүн хойд зүгээс Сүбэдийн цэргүүд ирчихсэн. За энэ Сүбэдийн цэргүүд бол Сүбэдэг сонин цэргээ зүүн хойд зүгээс нь дайруулж байгаа мөртлөө өөрөө чанх паруунаас нь дайрыг гэж ботсон бололтой. Өөрөө бас яг тэр удирдлаганд нь бас харагдаагүй. Сүбэдэнд байгаа юу? Байгаа. Гэтэ бас байхгүй. Сүбэдэ бас яг өөрөө хаана байгаа нь бас мэдэгдэхгүй байлаа. Тэр чинь бас энэ зал зохиож штэ. Тэр Сүбэдэ яг байгаа ч юм шиг байхгүй ч юм шиг тийм байгаа гэвэл дайс нь яг бэхлэлтэй сайжруулчих гээд байдаг. Байхгүй гэвэл яг тодорхой хэмжээний бэхлэлт сулруулнаа да. Яг барьцгүй зан гаргаад Сүбэдэ яг юм зан гаргаж ирсэн. Яг Сүбэдэ дараад байгаа юм шиг. Тэгээ Сүбэдийн зэргүүд ирээд байгаа юм шиг. За яг ийм байдал орж эхэлсэн. За ингээд одоо юу болж байна? Энэ тэнд одоо улс орон сандарч эхэлсэн байх нь шүү дээ. Монголчуудын одоо энэ том дайралтанд. За тэгэхээр энэ Чормаг нь ямар ч лсэн энэ одоо замда шууд Бухараас одоо гараад тэгээд хоёр бааз суур болгосон. Цэргээ ингээд одоо хоёр бааз сууртай болгосон. Нэг нь Хорсан. Хорсан гэдэг нь бол одоогийн Афганистан. Хорсан. Ямар нэг юм бол Жилаладынд одоо дарагдагч гэдэг юм ямар нэг юм бол Хорсоо хүртэл ухарна. Хорсан дээр хүчээс илбэн гэдэг. Тэгэхээр яаж юм? Афганистан дээр маш том цэргийн бэхлэлтэй тавьсан. Ингээд 1230 онд Амуу дараа мөрнийг гаталсан. Ингээд Чормаг Амуу дараа мөрнийг гаталсан. За ингээд Афганистан руу давтлах цаашдын одоо бүх зааврыг өөрийнхөө жанжин цэргээ 50,000 цэргээ яг 25,000-аар нь хувааж явж байгаа. Тэнцүү хувааж байгаа. Дайр Баатарт даалгаад чи Афганистан руу ингэж дайраад хүрээд ир. Афганистан дээр хамгийн гол нь одоо тухайн үед Афганистан гэж нэрлэж байгаагүй Хорсааны хаант ус гэж нэрлэж исэн мөн Согдууд гэж байсан шүү дээ. Тэгэхээр энэ Хорсаанд ингэж сайн байрлалсан бид нар дараад нь Жилаладны нэг хүлээж авахд их түшиж газар болно гэж одоо Чормагийн жанжин бас ингэж хэлж ирсэн. 1230 он хавар Исфахан Жагбар жанжа юу болсон бэ? Тэндээс цэргүүд ирж байна. Жилалаад юм бол та. Бүх цэргүүдийг бэлэн байдал оруул. Миний эх орноос холд. Бид нар энэ газар нутгийг эзэлсэн. Энэ газарт одоо Чингис хааны хууль үйлчилж байгаа. Түүнийг залгамжлагч Өгөөдө хааны хууль үйлчилж байгаа. Бид нар эзэлсэн газар болгоно. Нэг тэнгэрийн доор инх тайван байлгах гэж явж байгаа. Харин Жалаладын манай агуу эзэн хаан тэнгэр тайлхаасаа өмнө чамааг өршөөсөн. Чамааг үнэлсэн. Чи одоо бидэнтэй байлдаад ах хэрэг байхгүй. Эндээс сухт эсвэл мөрөөр амьдар. Эх оронд маань та нар ирчихэд байхад би яаж мөрөөр амьдрах вүлээ? Исфаханыг наддаг. Чамд Исфаханыг өгч чадахгүй. Яасан ч өгч чадахгүй. Тэгвэл тулалдъя л да. Мангу Берд энэ тоглоом биш шүү. Би хизээч тулдахтаа наргиж байгаагүй. Шударгаар тулдж байсан. 2 цагийн дараа ч юм уу тулдаан эхлүүлээ. Нэг бол Исфаханыг наддаг. Эсвэл эндээ та нар хүчгээ. За ингээд. Цөгийн бол имбэг онцгой ямслал оха шинэ ам. Дэлхийн 200 гаруй улсад бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг Coca-Cola компани албан ёсны брендийн нэг болох Охо оргилын усыг MCS Coca-Cola компани 2023 оноос хойш Монголдо үйлдвэрлэж эхэлсэн байна. За, Охо брэнд нь нийт 4 нэр төрлийн бүтээгдэхүүнтэй төрөл тус бүртээ давтагдшгүй хослсон амттайгаараа онцлогтой.
За бас үүний хажуугараас их илчлэг юм байна. Сахар тосны агуулмжгүй сайхан бүтээгдэхүүн юм байна. Оохоогоо уцгаагаарай. За мөн саяхан өнгөрсөн 7 дугаар сард шинэ амтны ост болох зөгийн бал нэмэхтэй оохоо ориглуус худалдаанд орж ирсэн байгаа. Таны бие сэтгэлийг сэрүүцүүлэх зөгийн бал нэмэхтэй оохоо ориглуу усаа та ууж амжаагүй бол өөртөө хамгийн ойр байрлах сүлжээ дэлгүүрүүдээр худалдаа авч уугаарай. За нэг оохоогоо уучих байлаа. За. Ер нь оохоо бол та дандаа авч уудаг ус шүү Тий. дээ. Тийм. Би бас таныг энийг зөндөө ууж байгааг бас нэлээд олоодаа. Би бүр сүлдээ өөрөө ч танд авч юу. Санал болгоод байсан. Харин тий чи над бүр өөрөө авч өгч ирсэн шүү ус дараад нь. За энэ ч тест сайхан ус байна шүү. Гэтэ яалтч та нөгөө газтаундаа нэг уудаг юм л дээ. Тийм би газ таундаа уудаг. Тэгэхээр харин газтаа ус уух нь арай амар юм шиг одоо таны хараад байна. Харин энэ айгу сайн байлээ. Газтаа ус ер нь бол зүгээр шүү дээ. За цөмөрөө хаана очлоо? Исфаханы над дөг гэж хэлсэн. За ингээд тултахаас аргагүй байдалд орсон. Жагбар жанжа. Жалаладын бидэнтэй одоо хүчээ үзье гэж хэлж байна. Та ямар бодолтой? Санаа зовлтгүй. Бид нэр түүнтэй тултголно. Тулдаад ялж л байсан. Дахиад чална. Дайч та. Бидний их орныг эзэлсэн монголчуудыг би таарлцсан газараа хяар цохиолно. Тиймээс өнөөдөр Исфахан хотын төлөө цөмөрөө тулалдаж эх орныхон энэ үнэт соёлын төв болсон газар хотыг чөлөөлөх болно. Та нар надтай хамт уу? Тийм ээ хунтаажа. Тантай хамт. Тэгвэл Исфаханыг авцгаая. Аллах акбар. За ингээд Жалаладдин давхиж ирсэн. Жалаладдин ч сүртэй давхидаг шүү. Сүртэй ирж байна. Сүрийн одоо дараад өгье. Цэргүүдээ Жалаладдины хяар цохий. За ингээд Исфаханы дэргэд Жалаладдинтай Монголын цэргүүд таарлтна тултлаа. Исфахан гэдэг нь бол Жалаладдины төрсөн нутаг нэгд. Хорезмийн нэг хот байсан шүү дээ. Бас дээрэс нь өв соёлын төв. Ялчих юм бол бүр цэргээ зузаатгсан болчих гээд болтгоо. Ард түмэндээ бас өөрийн гэсэн итгэл бишрэл нэр хүндээ буцаагаад олоод авах боломжтой болчихно. Тэгэхээр энэ тулаан бол нэг талаараа Жалаладдины хувьд бараг маш чухал байлдаа. Маш том чухал болоо тий. Клик байлдаа орж байгаа шүү. Амар байлдаа бас. За энэ Исфаханы тултаан бараг ер нь нэг өдөр үргэлжсэн тултаан болсон шүү. За яг энэ тултаанд бол Монголын цэргийг хяар цогоо хийчихэж байгаа. Бид ялчлаа. Фархад бид хідүүлээ байсан. Бид 50,000 гол байсан. Одоо хэд болцсон байна? $10,000. Итгэлтэй байна. Тийм ээ. 10,000. Шархтагстай оруулаад. Ямар гарцтай дайч вэ? Исфаханыг тэгээд одоо эзлэх үү? Харуул цэргүүдийн бидэд дийлэхгүй. Хүчээс хэлбэн ухраа. За энэ дайныг бол Пирийн дайн. Одоо цөмөрөө грекийн түүхтэр бол үзнэ. Ер нь грекийн түүхтэр гарна. Чи 100,000 зэрэгтэй дайсантайгаа байлдахгүй юу? Тэгсэн чи чамд дайнд ялсны дараа 100 зэрэг үлдчихгүй. Чи юу гэж бодох вэ? Яах гэж ялвал гэж байна. Анхнаас ингэж их цэрэг алдах байсан. Тэгтээ явж Жалаладдины хувьд бол 80% алдчихлаа шүү дээ. Тий. Ингээд Жалаладдин буцаад одоо хүчээс хэлбэх хэрэгтэй. Одоо 10,000 цэрэгтэй одоо яах юм бэ мэн нөхөр? Исфаханыг харуулын цэргүүдийн арай дийлэхгүй. Исфаханд харуулын цэргүүд байгаа. Монголын. Одоо яах юм? 10,000 зэрэгэ золиослоод өөрөө ганцаар авах юм хааш юм бэ тийм ээ?
Тэгэхээр яаж ийн? Энэ бол айгүй тийм гарцтай тайм болцсон. Гэхдээ бол яг вэ? Монголын цэргүүд одоо өөрсөндөө маш сайн утсан. Өөрөө 50,000 цэргээс бараг 10,000 гаруй цэрэгтэй үлдчихэд нь штэ. 20,000 арай хүрээгүй гэж хэлдэг. Дүүхэнд бас тэгж бичигдсэн байна. 20,000 арай хүрээгүй. Ямар ч их гарцтай тайм болчлоо. Жалаладдин Перс руу хурлаа. Ингээд Жалаладдин одоо Перс руу ухарч дахиж хүчээ зузаалахгүй бол Чормагныг яах юм бэ? Чормагн гэж 5 түмэн зэрэгтэй хүн ирж байгаа. Одоо Чормагныг яах юм бэ? Ийм асуудал гарсан. Ингээд Перс руу буцаж очиж цэргээ зузаалахаас аргагүй болсон. Хорезмын ялагдсан хааны хүү тусламж дэмжлэггүй байсан байна. Тэгэхээр та ямар бодолтой байна? Агуу халиф. Багдадын халиф. Тэр нэг муу их оронгоо гойлгочаа. Биднээс их юм авч явах шивтэй. Сэрийн султан юу гэсэн юм бэ? Сэрийн султанаас бас тусламжгүйсэн сурагтай. Бас цэргээрээ туслахгүй байгаа сурагтай. Гэхдээ одоо яах вэ? Хэрвээ бид нар Жалаладдин туслахгүй бол монголчууд маргааш бид нар дээр ирэх гээд байна. Түрүүчүүд нэг тусалсан биз дээ. Түүнийг тэнхрүүлсэн биз дээ. Тэгсэ. Гэхдээ Дамгаан Исфахан хоёрт цаадах чинь байдгаа барчаад байна шүү дээ. За яах вэ? Туслах гэхэд асуудал гараад байна. Бизантийн тамплиерууд биднэр лөө хойноос хатгаад байна. Тэгээд ч бас зүгээр байхгүй сэлжүгчүүд бас биднэр лөө довтолж байна. Бас хажуугаар нь тэгээд энийг их оронгуу зайгуулд одоо бид нар цэрэг өгөө явж явах юм уу? Ямар ч лсэн энэ удаа цэрэг өгч тусалж чадахгүй. Жалаладдинд очиж хэлээрэй. Сэрийн султан Дамаскод. Багдадын халиф тадгалцсан зурагтай юу? Би ч бас ингэж бодсон юм. Халиф Мустасим айгуу дургуун хөрсөн болол та. Султан Аюбид. Сэрийн султан. Хасан Ибрахим ибн Аюбид. Ийм хүмүүс, ийм нэртэй хүмүүс. Сэрийн султан л да. Одоогийн Дамаскт байлж байсан. Сэлжүгчүүд биднэр лөө бас ойртож ирж байна. Өдөр ирэх тусам Ромын сэлжүгчүүд улам хүчрэгчж байна. Гэтэл бас монголчууд гүр жарман хүртэл биднээс тусамж гуйж байна шүү дээ. Тэгтэл энэ Жалаладдин нэг удаа тэнхрүүлсэн шүү дээ. Одоо дахиад туслах гэж яадаг. Дахиад тусамж гуйж яадаг. Константинополийн рицарууд биднэр лөө бас хатгаад байна. Тэдний тогтоохын тулд байдгаа л ажиллана да. Өөр аргалга. Жалаладдин бас тусалчдаг гэнэ. Ираны хойд нутаг Мосул. Сэрийн султанад татгалцсан юм байна. За яах. Намайг дутуу үнэлж байгаа юм байна. Багдадын халиф ч гэсэн татгалцсан уу? Тийм ээ. Тэгсэн. Тэр хоёр тэгээд элчээрээ юу гэж хэлүүлсэн гинэ намайг? Та ирлэх жанжин. Цэргийн мундаг удирдагч хүн байна. Гэхдээ та төр улсыг удирддаг. Улс төрийн бодлоготой хаан хүн биш байна гэж хэлсэн байна. За. Тэр хоёрын зөвч хийж болно. Үнж хийж болно. Гэхдээ надад туслахгүй бол өгөөдөгийн цэргүүд утахгүй ярина. Монголчууд энэ чинь ярина гэдгийг тэр хоёр ойлгож явах ёстой доо. Ойлгохгүй байна. Гүр жарманаас ямар тусламжгүйсэн. Гүр жарман Сэр Багдад хоёроос тусламжгүйгээд байгаа шүү дээ. Тань тусалж чадахгүй. Тэднэрт ямар асуудал вэ? Зүүн Ромын цэргүүд дайрч байгаа. Ромын сэлжүкүүд яасан? Ромын сэлжүкүүд хүртэл тэднэртэй дайсгинж байгаа юм байлээ.
Ойлголоо. Тэгвэл тэднүүсийн түүгээд өгөх хэрэгтэй юм байна. Бид одоо яг тэдний уулзлах газар байгаа. Одоогийн Турк, Иракийн хил дээрх Мосулын их улс. Жалаладдин энэ чигүүрээр ирчихсэн байж л. Ингээд нэг шөнө гиндүүлэн тамплиерууд руу дайрчээ. За ингээд зүүн Ромын Бизантийн тамплиерууд руу дайрсан. Жалаладдин. Ер нь бол их сайн байлдаад гэдэг манай эзэн хаантаа ан маань үдчихсэн хүнд бол энэ зүүн Ромын тамплиерууд бол зүгээр хүүхдийн тоглоом байх байлгүй. Аргагүй чи нөгөө бөөн хоёр дуулга өмсцөн. Нэг Хэцүү тий. тийм консервнууд яваад байгаа шүү дээ. Бүр ингээ баахан төмөр өөртөө өсөр. Тэр чинь баг гараа хүртэл таахад айгүй хүндрэлтэй. Ингээд бүр ингэж бэхэлжээж туслахтай байдаг шүү дээ эри цаар чинь. Хувцас өнцөр өмсч чаддгүй шүү Тийм ингээ хоёуг дуулахыг өмсүүлдэг хүн байгаа шүү дээ. За ингээ нийл төмөрнүүд л ирдэг. тий. За эднөөсийг бол энэ удаан хөдөлгөөнтэй төмөрнүүдийг бол Жалаладдин бол үнэхээр учрыг олсон. Зүүн Ромын баг 2 удаагийн томоохон рицаруудын армийг бол хайр найраг бол бут нэргсэн. Тэгээд гүрж армян руу халдаад эхэлсэн өөрөө. Ингээд Ромын Сэлжүк руу халдсан. Ромын Сэлжүк руу халдахад Сэлжүкчүүд өөдөөс нь бас ан маань үтсэн. Тэгээд өөрийнхөө ах トゥ болох одоо уул нь одоо адилхан нэг шашинтай шүү дээ. Энэ Багдадын халиф болон Сирийн султааны цэргүүдтэй бас үзэлцэж байгаа байхгүй давхар. Эднэртэйгээ өшгөлөлдсөн муудалцаад ингээ байдал хэцүүдж эхэлсэн. Бүгдээр нь тэн ингэж муудалцах ямар шаардлага байгаа юм бэ энэ Жалаладдинд? Яагаад ингэсэн бол хитрхи ууралсан болоо? Хитрхи гомдсон ч юм уу? Би энэ тал дээр бас нэг ойлголт маань бас нэг арай л өөр байна. За ингээд Багдадын халиф Дамаскын султан Аюбид нартаа мөн Ромын Сэлжүкийн султан нартаа өшгөлөцөж муудалцсан гэж түүхэнд гэж гарч ирсэн байна. За тэгээд тэр байтугай бүр Ирак Ажами одоо өөрийнхөө дүү одоо Иракийн газар нутаг тийм ээ энэ одоо өөрийнхөө дүү Гиатт шууд барьцаа олгож өг. Иракаас газар нутаг барьцаалж Гиатын газар нутгийг тийм ээ барьцаа олгож өг мөг гэдэг одоо Жалаладдин бас их л буруу юм ярьж эхэлсэн. Тэгээд Тебриз рүү дайрсан. Тебриз рүү Жалаладдин довтлсон. Тэгээд Гүржийг бас тонж дээрэмдээд Гүрж рүү довтлоод Тбилисийг бас дээрэмдээд авчихсан. Гэхдээ эн чин цэргийн нэгтгэл дахин өндийх гээд байгаа мó дээрэм хийгээд байгаа мó гэмээр ийм зан гаргаж ирсэн байна. Жалаладдинаас одоо бүр ийм зан гараад ирсэн. Яагаад ингэж одоо ийм зан гаргасан одоо бүр мэддэхгүй байл л да. Ингээ армян талцсан. Ереваны хаадуудтай одоо бас ан маань үзэлдсэн. За тэгээд одоо энэ юунд шулуух хэлэх юм бол Аюбид болон Сэлжүкийн цэргүүдтэй нөгөөдүүл нь одоо Жалаладдиныг чи одоо болоо бид нар чамтай ингэж их юм бол байлдаа шүүгээд цэргээ нийлүүлээд чамд туслах байсан цэргүүдийг чиний эсрэг уулын чамд одоо туслаараа гэж цэрэг явуулах гэж байсан юм аа. Энэ цэргүүдийг чиний эсрэг одоо явуулна шүү гэж хэлсэн байна. Гэтэл тэднүсийг одоогийн Ефратын одоо Тигр Ефрат мөрөн биш үү? Одоо энэ Ирак байдаг. Ефрат мөрний баруун талд одоо нөгөөдөлтэй чинь байлдаад Арзанжанд одоо 1230 онд Арзанжан гэдэг газар одоо Арзанжан хотод тийм ээ бүгднгийн Жалаладдин яар зөх хайчиж байгаа. Исламтайгаа ингэж байлдах. Уулын чормааг нь ирж байгаа. Гэтэл одоо ислам дотор ингэж Жалаладдин үүмэн тарьдаг нь юуны учир вэ? Уур нь хүрсэн Багдадын халиф нэмэлт хүчээ явуулахад Ахлатын талд нөгөөдүүлтэй нь Жалаладдин ан маань утсан байгаа юм. Ингээд ухраац Ахлатын талд. За одоо яас. Мо 20,000 хүрэхгүй байсан цэргээрээ ингэж үгүй одоо ийм ямар гарц гаргаад байгаа юм бэ? Яг үүн дээр би бол ер нь Жалаладдин яг яасан болоо гэж бодсон. Түүхчид тал талаас нь тайлбарласан.
Энэ арайч нэг надаа энийг аваад өгөхөр зэрэг авч өгөхгүй мөнгө байхгүй гэхэр зэрэг уйлчдаг айлын ирэх хүүхд шиг зан гаргаагүй л үү. Бас л нэг тийм асуудал гарсан биз. Би үүн дээр бол энэ ойлгохоо байсан. Жалалаад нэг. За сая бол их олон үйл явдлуудыг яригадад өнгөрлөө те. Эхлээд ямар ч байсан Бизанти буюу Зүүн Ромын эзэнт гүрний хувьд бол Арабын одоо исламын хэсэг рүү орж ирж байгаа шалтгаан нь бол ерөөсөө одоо шашны шинжтэй байлдаа яваад байгаа. Гэтэл нөгөө талаас нь бас монголчууд орж ирээд ингээд ислам чинь хэцүү байдалтай байгаа. Тэгээд Жалаладдинтайгаа туслаад хамтдаа ингээд явах юм болов гэсэн чинь нөгөөх нь одоо нөгөө хэд рүүгээ одоо цэрэг дайны ажиллагаа явуулаад дээрэмтгийн дээрэмдээ тонохын тоноод за энийг бол яг зарим төвөгч тайлбарлахдаа Жалаладдин бол эцсийн эцэд бол дээрэмчин болоод дууссан гэдээ бас тийм хэлээд байдаг тий. Одоо яг нэг хүн одоо дахин сихэж чадах гол нь сихэх ёстой шүү дээ. Нөгөөдүүлээсээ бас царай алдчих хэрэгтэй байсан байхгүй. Яагаад нөгөөдүүлтэйгээ надад туссангүйхэн төлөө ингэж вэ? Яг энэ дээр нэг асуулт гарсан. За, Ахлаатын тал. Курдын зэргүүд Ромын сэлжүктэй нийлцэн ирж байлаа. Бид нар бол монголчуудтай дулдчих хэвээр. Чормаг нь биднийг хайгаад Ираны төв рүү ирж байгаа сурахтай. Гэтэл бид нар яхаараа хаантан минь. Та бол Хорезмын сүүлчийн хаан хүү. Сүүлчийн султан шүү дээ. Одоо бид нар яхаараа бид нар Ромын сэлжүктэй тултуулж таарж байна. Тултгаас өөр аргалга. Ахлаатад эднүсийг бид нар буцагсан. Одоо эдгээр хариугаа авахгүй ирж байгаа биз? Ямар ч лсэн бид нар эднүсийг хайр нариг уцахна. Ойлголоо хаан хүү. Фархад. Над үн чивэрээс танд үн чивэрээ. Би хөөхт байхаас л танд үн ч байна гэж тангаргалсан. Их эзэн Чингис хаан таныг энд мөрөн рүү хөөж байх тэр цаг үед би 10 настай л байсан шүү дээ. Одоо би таны төлөө зүтгэн. Биш чи 15 та байсан байдیں۔ 15 настай байсан байдیں۔ Одоо нэг 20 орчим насны л нэг залуу л да. Одоо дүү, хуурай дүү гэх юм ааш. Фархад айгуу сайн үнж одоо өөрийнх нь туслах нь. За. Цаадуучин гараад ирлээ. Жалал ах минь. Юу болсон бэ? Аюубидийн цэргүүд болон Багдадын халифын цэргүүдийн зарим нь цуг нийлцэн ирж штэ. Бид нар эдгэртээ бүгдээр нь толдох юм уу? Тэгнэ. Тэгээ бас курдуудтай олж таарч гинөө. Тэгнэ. Румчууд. Бид нар дайсан олонтой болно. Бид нар бүгдийг эзлээд авчих юм бол надад эдгээр бүгдээрээ эзлэгдээ захирагдчих юм бол юу болох гэж чи бодож гинөө? Та чадах уу? Чадах гад өнөөдөр энэ ч ярьж байна. Миний ханаас 1230 он 7 дугаар сарын сүүл Ахлаад Хорезмын төлөө өчүүн хараасан Аллах. За ингээ байлдсан. Ахлаатын талд байлдаад Жалаладдин ялагдлаа. Таны дайснууд талдаас нь бүчиж чинь. Зүхтаа Фархад хамт явъя. Үгүй хувцаа тайл. Юу? Тинчээ манай цэрэг зогсоосон байгаа. Түр зөө зогсоож байгаа. Хувцаа тайлаад гаач ээ. Наад хоёуг дуулгаа тайл. Таныг намаа гэж бодно. Хоёлаа хувцаа солих хэрэгтэй. Фархад чи тэгээд та зүхтаа хэрэгтэй. Фархад зүхтаа гаач ээ. За ингээд зүхтаагаад Фархад Жалаладдины хувцыг өмсөн. Дайснуудтай байлдаад өөр тишээ тавихад Жалаладдин ийшээ байна гэд нөгөөдүүл нь хувцаа солилцсон байхын зэрэг хууртагтаад ингээд явж байгаа. За ингээд байлдаад бөө юм болж эхэлж байгаа хэрэг. За энэ бол Жалаладдины бараг сүүлчийн цуглуулсан цэргүүд нь ингэж дууссан биз. Курдийн нэгэн тосон Жалаладдин ороод ирлээ. Өөр хувцастай ядуу. Ноорхоо хувцастай ч юм уу. Бараг өмөрцөн хувцастай ороод ирлээ. Юм бэ? Имхтэй. Надад ус өгөөч. Та чи ингэж юу? Би Хорезмын хааны хүү байна. За ишээ суу. Ус уу. Жаахан идэх юм байл гэж. Маань гамбар. Тэгээд энийг домтоо ус. Баярлалаа. Миний толгойг үнэлэх гэж байгаа. Намайг алах гэж байгаа зөндөө олон хүн байгаа. Би Хорезмын хааны хүү байна. Надад тус олооч. Би Жалаладдин байна. За. Та тэгвэл манай гэр түр зүр байжээ. Би танд нэг хоол хийгээд өгье. Та амарч яахгүй. За, ингээд Жалаладдин унгаа унтсан. Оройхон тишээ гэрийн эзэн ороод ирсэн.
Манад зочин байгаа мó? Тийм. Хин? Хорезмын хааны хүү гэсэн. Юу? Хорезмын хааны хүү? Манай Курдийн тосгоны шатааж тон дээрэмцэн хүн мөн үү? Өөрийгөө хорезмын хааны хүү жалаалаад нэлгсэн шүү дээ. Аль хараадах юм. Мөн байх шивтэй. Хөөе. Чи гэр орондоо Аллахын хуулиар цус гарахыг хориглодог үсттэй. Юу? Энд чинь хүн биш. Тэнүүлч чанал байхгүй юу? Энтэй одоо уучраална. Жадаа авлаа. Унтчихт нь. Ортон нэвт. 1231 он 8 дугаар сар. Жалаладдын ингэж ам хүрэгдэжээ. За баярлалаа. За ямар ч байсан хэдүүлээ энэ хүрээд төр завсарлаа. Тэгээд бид нарт бас Монголын түүхийг ингэж гайхалтайгаар ярьж өгч байгаа судлаач Бэлгүүндээ маш их баярлалаа. За тэгээд нэвтрүүлгийн төгсгөлд хамтран ажиллагч, Бис телевизээр үзүүлэгч Оха брэнд хамтран ажиллаа. Дараагийн дугаараар ирэх уулзлаа. Баяртай. Цөгийн бол Имбэг онцгой ямслал Оха. Шинэ амт.